Учирлын засгийн газар 100 хоногийн ажлаа тайлбарлалаа. Өчигдөр оройноос эхлэн төдөөгүй шатхуун түгээх стандууд дээр урт дараалал үүсэж байна. Гайл дээрх зөрчил өнгөрсөн оны мөн үеэс 17%-аар нэмэгджээ. Орон нутгийн авто замын төлбөр авах цэгүүд бүрэн захимжлаа. Оройн төрийн үзэгчдээ Тэнгэр телевизийн 7 орон мэдээллийн хөтөлбөр эхэлж байна. Анхаарлаа хандуулна уу. Монгол Улсын ерөнхий сайд учирлын тэргүүлсэн засгийн газар өнөөдөр 100 хоног ажилласан тайлангаа тавилаа. Чөлөөллийн хэмээх хүрээтэй учирлын засгийн газар харьцангуй либерал бодлого барьсан бизнесийг дэмжих зорилготойгоор үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Энэ хугацаанд бодлогын хувьд өөрчлөлт хийх томоохон хуулиудаа батлуулж амжсан нь чөлөөлөлтийн эхний алхмууд боллоо. Хандах зүгээ чөлөөлөлт гэж тодорхойлсон учраас учирлын засгийн газар өр төлбөртэй аж ахуй нэгжүүдийн дансыг хаах биш, нээхээс ажлаа эхлүүлж байсан. Данс нээснээр аж ахуй нэгжүүд 90 гаруй тэрбум төгрөгийн татвараа эргүүлэн төвлөрүүлсэн нь бизнест хөдлөх, ивэ олох орон зай хэрэгтэй байгааг илэрхийлсэн гэж ерөнхий сайд ярьлаа. Харин дараа нь улсаа өрийн дарамтаас чөлөөлөх хэд хэдэн онцгой үйл ажиллагааг дурдлаа. Оюу толгоогоос ногдол ашиг авах хугацааг наашлуулж, хүүгийн зардлыг бууруулах хэлэлцээр хийж чадсан. Учир нь үл олдох Эрдэнэс Монгол Баялагын сангийн зохицуулалтыг хийж, төрийн өмчит компаниудын хувьцааг багцлан олон улсын нэр хүндтэй хөрөнгийн удирдлагын компаниудаар менежментийг нь хийлгэж, цуглуулснаа өсгөж, үржүүлэх эхлэлийг тавьжээ. Харин айл өрхүүдэд хамгийн их хамаарал бүхий цалин, тэтгэвэр, тэтгэмжийн тухайд эрх зүйн орчноор дамжуулан ойлгомжтой нөхцөлийг тодорхойллоо. Хоёр цалинтай болчихсон байсан багш эмч нарын цалинг бодитоор нэмэгдүүлжээ. Үргэлж тодорхойгүй тоо томьёо болдог байсан нийгмийн даатгалын тогтолцоо энэ 100 хоногт бүхэлдээ өөрчлөгдлөө. Инфляцтай уялжуул тэтгэврийг жил бүр нэмэгдүүлнэ гэдэг хуулийг хэрэгжүүлэх гэхээр 769 мянган доод тэтгэвэр авж байгаа ахмадууд нийт ахмадуудын 57%-ийг эзлэдэг. Энэ 57%-ийг эзэлж байгаа ахмадуудын 3/1 нь 35 жилээс дээш ажилласан байна. Тэгэхээр 35 жилээс дээш ажиллачаад яагаад би хамгийн бага тэтгэвэр аваад байгаа юм бэ? Яагаад энэ хүн 10 жил ажиллачаад надаас өндөр тэтгэвэр аваад байгаа юм бэ? Энэ шудраг юм уу гэж ахмадууд асуугаад байгаа. Энэ шудраг мөн үү? Тэгээ та нар 10% нэмлээгээд 769 мянга дээр 76,900, сая 500 дээр 150 мянга ингээд ахаад шудраг биш байна. Тогтолцооны шинжил хийхгүйгээр тэтгэвэр нэмэх нь бол би шудраг бус байдлыг илүү дэмжинэ л гэж ойлгосон. Илүү олон жил шимтгэл төлсөн бол илүү өндөр тэтгэвэр авах буюу нийгмийн даатгалын сангийн алдагдлыг бууруулах, нийгмийн даатгалын сангийнхаа хамар хүрээг нэмэгдүүлэх шинжилгээг хийсэн. Энэ утгаараа 100-аас 300 мянган нэмэгдэл аавна гэхээр 435 мянган тэтгэвэр авахч дунджаар 215 мянган төгрөг нэмэгдэнэ гэсэн. Хэрвээ 35 жил ажилласан хамгийн бага тэтгэвэр авж байгаа бол бараг 300 мянган төгрөг тэтгэвэр дээр нэмэгдэнэ гэсэн. 10 жил ажиллаад хэрвээ тэтгэврт гарсан бол бага тэтгэвэр авж байгаа бол нэг 150-60 мянгаар нэмэгдэнэ гэсэн үг буюу өнөөдрийн бүх тэтгэвэр авагч нар дээр суур тэтгэврийг ажилласан жилээс нь шалтгаалж 100-аас 300 мянган хооронд үежилтэйгээр нэмж өгнө гэсэн үг. Цаг хугацаа олон улсын нөхцөл байдлаас шалтгаалсан үл зохицуулагдах олон асуудал байгаа нь шатхууны үн ба нийлүүлэлт, махны үнийн өсөлт гэх мэт инфляцид хүчтэй нөлөөлөх хүчин зүйлсийг сайд нар дурдж байлаа. Гадаад аюулгүй байдлын орчинд үүсэх нөхцөлийг бид нар сөрхийн тулд валютын нөөцөө нэмэгдүүлэх онцгой хариуцлагатай ажлын зохион байгуулалтыг нэлээд анхаарсан. Өнөөдөр валютын нөөц 7.8 тэрбум доллар буюу Монгол төгрөгийн худалдаа авах чадварыг хамгаалж байгаа, хадгалж байгаа нь гол арга хэмжээ болж байна. За яа харахгүй инфляц өндөр байгаа. Инфляц 6 сарын байдлаар 11.5% гарч байна. Энэ бол одоо импорт буюу шатхуунаас 100% хамааралтайгаар манай гол бараа үн дотор хүнсний барааны үнийн өсөлт, нийт инфляцийн өсөлтийн 70 гаруй хувийг эзлээ гараад ирлээ. Харьцангуй инфляц нөлөөлж байгаа 3 том суур бараа мах, гурилан бүтээгдэхүүн, төмс хүнсний ногоо нь бол харьцангуй бид дотооддоо тарьдаг, ургуулдаг, өсгдөг, үржүүлдэг ийм бараа байсан тул одоо энэ дээр бид нар хаврын тариалтыг эрчимжүүлэх, мал мах бэлтгэлийн эртнээс зохион байгуулах гээд бодлогын арга хэмжээнүүдийг нэлээд авахсан. Энэ намар ихэд одоо инфляц
урдраа үйлрэлт буураад хангалт нэлээд идэвхжээд гарах байх. Шатхууны нөөц бол байгаа. Бидний импортлдог улс орны нөхцөл байдал хүнд байгаа ч Улсын засгийн газар идэх санаачлаг гаргаж 4-р сард улсын хурлаар батлуулсан засгийн газар хоорондын хэлэлцээрийн үр дүнд бид Оросын холбооны улсаас шатхууныг төрөл бүрээр нь авч импорт өнөөдөр хүртэл орж ирээд явж байна. Нөхцөл байдал туйлын хүнд байна. Гэсэн ч бид одоо өнгөрсөн 1 жилийн хугацаанд үндсэндээ шатхууны бэрхшээлтэй асуудлыг даваад ирлээ. За ямар том төслөө дараа нь 2 толгойн араас орж ирэх юм бэ гэж асууж байх шиг байна. Дараагийн том төсөл бол маш тодорхой. Энэ бол эрчим хүчний салбарт орж ирнэ. Бидний онолж байгаа энэ салбар бол дата төв байгаа. Дата төв дээр сонирхлоо илэрхийлсэн гадны хөрөнгө оруулагчид маш их байна. 1 тэрбум долларын 1 гигаваттын цахилгаан станц дээр дагалдуулаад 10 тэрбум доллар хөрөнгө оруулалт орж ирдэг. Монгол улс маш том газар нутагт сэрүүн уур амьсгалтай тэгээд хойроо газараар хүрээлэгдсэн болохоор цунами багхгүй газар хөдлөлтөд идэвхтэй бүс биш арчсан ус. Энэ төрийн өмчийн аж ахуйн нэгжүүд төрийн байгууллагуудын яамд одоо юу агентлагууд дээр бид нар бүтцийн бас эргэж харнаа. Ингэж бид нар төсвийн реформ хийж оруулахгүй бол өнөөдөр манай төсвөдөр явж байгаа урсгал зардал бол нийт зардлынхаа одоо 70 орчим хувийг эзэлж байна. Үүнийхээ 70 бараг 80 орчим хувь нь хуучлагдсан урсгал зардал явж байгаа. Бид төсвийн шинжилгээ хийх гэж оролдовч эргээд бидэнд байгаа төсвийн орон зай бол бодит хязгаараараа хязгаарлагч. Нөгөө урсгал зардлууд нь хуучлагдсан зардлуудаа бид эргэж харна. Энэ эдийн засгийн эрхчлөөний хууль засгийн газар одоо яаралтай өргөн барьж нийгэм даатгалын шинжилгэүүдийг хийлээ. Эдийн засгийн эрхчлөөний хууль бол ерөөсөө төрийн оролцоог багасгах, төрийн хийж чадах Хуулийн хийж чадах бүхнийг эдийн төрөөс шилжүүлэх бөгөөд нөгөө талд хөрөнгө оруулалтыг дэмжих бизнесийн орчныг ээлдэг болгож хэлж байгаа. Энэ эргээд энэ хуулийн үргэлж төсвийн засалч гэсэн сайнаар нөлөөлнө гэж үзэж байна. Чанаргүй имийг халж эрүүл мэндийн даатгалыг үр төлбөрөөс чөлөөлөх, хотхны бага сургууль нээх, гэрт ойрхон сургууль, хамгийн сайн сургууль концепцоор боловсролын салбарыг өөрчлөх, иргэд төвтэй хууль эрхцэн орчны реформ хийх, чөлөөт бүсүүдийг гацаанаас гаргах гэгчлэн олон өөрчлөлтүүд ойрын ирээдүйд хэрэгжиж эхлээд байна. E-бизнес 2T платформ нэвтэрснээр 321 төрлийн зөвшөөрлийг гар утснаас авах боломж бүрдэж, үр дүнд нь богино хугацаанд 739 шинэ бизнес үүд хаалгаа нээжээ. Эрч хүчтэй залуу хүнээр удирдуулсан засгийн газраас иргэдийн хүлээлт өндөр байгааг өнөөдрийн уулзалтаас харж болохоор байлаа. Зөв гэж бодсноо л хийн, хэн нэгний ятгалтаар буруу зөрүү зүйлд хутгалдахгүй, улс төрчид улсын дарамт болж байгаа бол савраа тат гэж учрал сайд 100 хоног дээр амлалаа. Энэ амлалт танхимын сайд нарт ч бас хамаарах хэзээ. Зүгээр ард түмэн шаардлага тавихаар цалингийн нэмийг дуугаа болгочдөг энэ арга барилаа одоо зогсооё. Асуудлыг суурьаар нь хардаг бол энэ төрийн чинь хэн нэгэн үеийн үед удирдах явна. Төрийн албыг төр зурах гэдгээ бас ойлгох хэрэгтэй. Төрийн албыг хөвчлөөд авсан юм шиг ханддаг. Буруу хандлагаас болоод Монгол төрийн нэр хүн жил ирэх тусам унж байна. Төр чадaltaа мэдлэг боловсролтой залуучуудыг авч үлдэх шиг хэцүү байхгүй болсон. Монголын төрийн өмчт компаниуд мэдлэг боловсролтой залуучууд ажиллахыг хүсгээр болж эхэлж байна. Бүгдийг нь аваачаад эдгээр авилгачид гэд нэрлэлсэн. Хэсэг нөхдүүдийн ашиг сонирхлын зөрчил буруу үйлдэлээс болоод Монгол төр бүхэлдээ юм болж болохгүй шүү дээ. Тийм учраас ард түмнийхээ нүдэнд бас гэрэл асаая гэж би бодож байна. Монгол төрд ажиллаж байгаа, зүтгэж байгаа олон төрлийн албан хаагч нартаа би гэрэл асаая гэж бодож байна. Монгол цаахан ирээдүй бий шүү гэдгийг харуулъя гэж хичээж байгаа юм. Өчигдөр оройноос эхлэн хот хөдөөгүй шатхуун түгээх станцууд дээр урт дараалал үүсэж, орон нутагт шатхуун олдохгүй байгаа асуудал дахин хөндөгдөж эхэллээ. Харин салбарын яамнаас үүнийг орон нутагт сумдын наадан болон баяр наадмын хөдөлгөөн эхэлсэнтэй холбоотой төр зүрийн ачаалал гэж тайлбарлаж байна. Мөн шатхууны импорт цаг хугацаанд хэвэн явагдаж байгаа учраас цаашид ямар нэгэн хомсдол үүсэхгүй гэдгийг илэрхийллээ. Шатхуун түгээх станцууд дээр үүссэн урт дарааллаас шалтгаалж иргэд бензин авахын тулд хамгийн багадаа 1-2 цаг дугаарлаж байна. Түүнчлэн орон нутгийн замд явж буй иргэд хот хөдөөгүй томоохон колонкууд шатхуун олгохгүй хязгаарлалт хийсэн байсныг хэлж байлаа.
Жолооч нарын хувьд замд бензингүй болох эрсдэлтэй тулж арайхийн хотод орж ирсэн гэдгээ учирлаж байсан юм. Очир дарааллаас гадна Евро 5 төрлийн шатхууны үн нэмэгдсэн байгаад бухимдаж байна. Зарим колонкууд өгөхгүй шүү. Зарим нь хөргөм нэгэл өгөөл ах шиг. Жонглоо өгөхгүй лээ. Петролс өгөхгүй лээ. Сая бэстер ч одоо 92 чи 300 төгрөгөөр нэмэгдсэн биз тийм ээ. Маадмаар одоо хүмүүс чинь тэгэл гадуур дотор явж байгаа нь бензин байхгүй юу хомстоод ирэх юм бол бас хэцүү шүү дээ. Сая чи болгон руу явсан. Эрдэнэт талаа айгүй очиртай байна. Тэгээ арай чи юм болоог байх гэж бодсон чи өнөөдөр очирцол болсон байна. Эрт ирсэн цолдоо нэг хэдэн хүний ардлаа шиг. Үсэд бүх нөхцөл байдлыг Ажуулдүр Эрдэс баялагын яамнаас тодруулахад өнгөрсөн 7 хоногт Сумдын наадам зэрэг баяр ёслол давхцантай холбоотойгоор ялангуяа баруун аймагуудад шатхууны төр зуурын хомсдол үүссэн гэдгийг хэллээ. Нөгөөдөөр засгийн газраас Евро 5 төрлийн шатхууны үнийг чөлөөлөх зөвшөөрлийг хувийн хвшлийнхэнд олгосон байна. Үүнтэй холбоотойгоор Петровис шатхуун түгээх станц Евро 5 төрлийн шатхууны үнэ өчигдрөөс эхлэн 300 төгрөгөөр нэмэгдүүлжээ. Харин иргэдийн өргөн хэрэгэлдэг бусад төрлийн шатхууны үнийг нэмэх хэсэг асуудлаар энэ сарын 20-ны өдөр үнийн зөвлөл хуралдаж эцсийн шийдвэрийг гарган гэлээ. Салбар яамны мэдээлж буйгаар улсын хэмжээнд шатхууны нөөц хангалттай буюу өнөөдрийн байдлаар АИ-92 бензин 33 хоног, дизель түлш 27 хоногийн нөөцтэй байна. Мөн хойд хөршөөс сүүлийн 2 хоногт л гэхэд 7,000 тонн бензин, 10,000 тонн дизель түлш импортоор орж иржээ. Манай улс 2024 онд Оросын улбаны улстай бүх төрлийн шатхууныг тогтвортой нийлүүлэх 5 жилийн хугацаатай гэрээ байгуулсан тул цаашид ямар нэгэн шатхууны тасалдал, хомсдол үүсэхгүй гэдгийг салбарын мэргэжилтнүүд онцоллоо. Оросын улбаны улсад үүссэн нөхцөл байдалтай холбогдлолтойгоор энэ экспорт зогсоож байгаа зүйл бол Монгол улсад бол үйлчлэхгүй. Би зөвхөн одоо гэрээгээр урт хугацаанд гэрээний нөхцөл байдал дээр одоо хангамжаа бий болгоод явж байгаа. Дараагийн их үүсвэр нь бас одоо Солонгосоос хангалтыг бий болгож байна. Бүгд найрамд Хятад ард улсын Петрочайна болон Петрочайна Чайна ойл одоо холбогдох компаниудтай бол бүтээгдэхүүн авъя гэдэг энэ гэрээ тохирогоо бол хийчихсэн. Үндэсний хөгжил шинтгэлийн хорооны одоо шийдвэрийг хүлээж байна. 2026 оны 1-р сарын 1-ээс өнөөдрийн байдлаар бензин 510 мянган тонн орж ирсэн байна. За дизель түлш маань бол 972 мянган тонн орж ирсэн байна. Тэгэхээр өмнөх оны мөн үетэй харьцуулахад бензин маань 24% өссөн. За дизель түлш маань бол 13% өссөн ийм үзүүлэлттэй байна. Сүүлийн 2 өдөр хийгдсэн нефт бүтээгдэхүүний талаар мэдээлэл танилцуулъя. За 109 вагон А92 бензин, 156 вагон дизель түлшийг гайлын хяналтанд авч гайлын бүрдүүлэлтийг хийж дууссан байна. Мөн удахгүй болох үндэсний их баяр наадмын өдрүүдэд нефтийн бүтээгдэхүүнийг тасралтгүй шуурхай импортлох хуваарийг салбар яамнаас тусгайлан гаргасан байна. Иймд баяр наадмын өдрүүдэд ямар нэгэн шатхууны хомсдол үүсэхгүй гэдгийг албаных нь дахин онцоллоо. Харин иргэдийн зүгээс шатхуун хомсдож магадгүй гэсэн болгоомжлолоор канистр савнд нэмэлтээр хадгалж нөөцөлж авах тохиолдол нэмэгдэжээ. Энэ нь эргээд зах зээлд зохиомол хомсдол үүсгэх эрсдлийг дагуулж байгааг мэргэжилтнүүд сануулж байлаа. Энэ оны эхний 6 сарын байдлаар гайлын байгууллага улсын хэмжээнд нийт 2047 хэрэг зөрчлийг илрүүлжээ. Нийт илэрсэн зөрчлийн тал нь татвараас зайлсхийж бараа бүтээгдэхүүнийг нууцаар оруулж ирэх зөрчил байна. Үүний хэрээр гайлын албан хаагчид төрийн албаны тухай хууль болон гайлын тухай хуулийг зөрчих тохиолдолч нэмэгдэх болжээ. Гайл дээрх нийт зөрчлийн 83% нь хилээр орох чиглэлд бүртгэгдэж байна. Зөрчлийн тохиолдол өмнөх оны мөн үетэй харьцуулахад 17%-аар өссөн үзүүлэлттэй байгаа юм а. Түүнчлэн нийт зөрчлийн 47%-ийг татвараас зайлсхийх зөрчил эзлэж байна. Харин 23.5%-ийг тариф болон бусад төрлийн хязгаарлалттай барааг хууль бусаар нэвтрүүлсэн хэрэг эзэлжээ. Тухайлбал чихрийн шижин өвчний үед усаагаар мэд шаардлагатай байдаг инсулин тарилгыг арилжааны зорилгоор их хэмжээгээр хууль бусаар нэвтрүүлэх тохиолдол нэмэгдэж байгааг холбогдох албанаас анхааруулж байна. Энэ нь нэг талаараа дотооддоо эмийн нөөцөө хангалттай бүрдүүлж чадахгүй тасалдал үүсгдэгтэй ч холбоотой. Нөгөөдгөр Америк нэгдсэн улс болон бүгд найрамдах Турк улс Оросын улбаны улсаас 6 төрлийн мансууруулах бодисыг хууль бусаар нэвтрүүлэх тохиолдол нэмэгдэж байгааг гайлын ерөнхий газраас мэдээллээ. Мөн урд хөрш рүү 1.6 кг малт бүгд найрамдах Турк улсаас 12 кг малтан эдлийг хууль бусаар нэвтрүүлэх зөрчлийг илрүүлжээ. 2000 гаруй зөрчлийн маань 52 зөрчил нь эрүүгийн шинжтэй, тэмдэргийн шинжтэй зөрчил байгаа. Тэгэхээр энэ зөрчлийг хууль хяналтын байгууллагад шилжүүлэн ажиллаж байгаа. Дээр нь энэ оны хагас жилийн байдлаар
мансууруулах болон сэтгэл нөлөөт бодисыг илрүүлсэн 12 зөрчлийг хууль хяналтын байгууллагатай хамтарч илрүүлж хуулийн байгууллагад хариаллын дагуу шилжүүлж ажилласан байна. За мөн томоохон бомтууд дээр, олон улсын бомтууд дээр улсын хилээр алтыг хууль бусаар гаргахыг завцсан үйлдэлийг гайлын байгууллага биедан илрүүлсэн. Гайл дээрх зөрчил нэмэгдэхийн хэрээр гайлын байцаагчид авилга авах тохиолдолч нэмэгдэж байна. Тухайлбал авилгатай тэмцэх газраас Улаанбаатар хот болон замын үздэх гайлын газрын нийт 34 албан тушаалтныг татврын хэмжээг багасгасан, импортлож буй ачаа бараанд хяналт тавиагүй зэрэг шалтгаанаар 4-р сард шалгаж эхэлсэн. Гэтэл дараагийн сараас нь эхлэн гайлын татвар ногдуулалт 123 тэрбум төгрөг буюу 23%-аар өссөн үзүүлэлт ажиглагджээ. Нөгөөдөөгөр гайлын ерөнхий газар ашиг сонирхлын зөрчил болон албан үүргээ хангалтгүй биелүүлсэн 97 албан хаагчдаа сахилгын арга хэмжээ авчээ. Энэ бол зөвхөн гайлын байгууллага дотооддоо 91 хүндээ арга хэмжээ авсан. Дотооддоо төрийн албаны тухай хууль болон гайлын тухай хуулийг зөрчсөн албан хаагчдаа сахилга хариуцлага тооцсон байна гэсэн. 6 албан хаагч нь ёс зүйн зөрчил гаргасан. Ингээд 97 албан хаагч буюу бараг 100 албан хаагчдад сахилгын хариуцлага тооцоод явж байна. Тэгэхээр гайлын байгууллага дотооддоо сахилга хариуцлагаа чангатгаж байна. За гадаад орчинд бол худалдааг хөнгөвчилж байна. За татврын орлогыг өрдүүлж байна. За Зөрчил үүсгэсэн 97 албан хаагчаас 3-ыг нь ажлаас нь чөлөөлжээ. Харин үлдсэнд нь сануулга болон цалингийн 20% дахь албан тушаалыг нь бууруулах зэрэг арга хэмжээнүүдийг авсан байна. Гайлын байцаагчид хэдэн зуун сая төгрөгийн хахуул авсан талаарх мэдээлэл тархдаг. Гэтэл гайлын байцаагч нарт тооцох хариуцлага хангалтгүй байгаа нь энэ жишээнээс харагдаж байна. Ингээд телевизтэй хамтгаад баярлалаа үзэгчдээ 7 гаруй мэдээллийн хөтөлбөр студиэс шууд үргэлжилж байна. Монгол Улсын ерөнхийлөгч Ухнагийн хөрөлсөх толгор төрийн 2235 их Монгол Улс байгуулагдсны 820, үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, ардын хувьсгалын 105, ардчилсан хувьсгалын 36 жилийн ойг тохиолдуулан нэр бүхий эрхмүүдэд төрийн дээд цол одон медаль хүртэх ёслол төрийн ордонд 2 өдөр болж өндөрлөлөө. Харин бид энэ удаа баялаг бүтээж улс орныхоо хөгжил дэвшилт тодорхой хувь нэмэр оруулж төрийн одон медалаар шагнуулсан бизнес эрхлэгчдийг онцолж байна. 40 гаруй жилийн турш улс орондоо тасралтгүй ажиллаж хөдөлмөрлөн үндэсний үйлдвэрлэгч групп компанийг үүсгэн байгуулж уул уурхайн үйлдвэрлэлээс нэмүү өртөгшин гэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх төслийг санаачлан амжилттай хэрэгжүүлсэн. Түүнчлэн сүүлийн 30 гаруй жилийн хугацаанд тасраад байсан аж үйлдвэрийн сэргэлтийг авчирч шин цагийн хүнд үйлдвэрлэлийн эхлэлийг эх орондоо тавьсан Цэдэнгийн гарамж угай Монгол Улсын хөдөлмөрийн баатар боллоо. За энэ бол 1000 гаруй ажилтан албан хаагчидтай Монголын хүнд үйлдвэрийн салбарын томоохон төлөөлөл болсон Монбилимет группийн улс орныхоо хөгжилд оруулсан хувь нэмрийг үнэлсэн үнэлэмж боллоо. Монгол улсад маань одоо хүнд үйлдвэрийн салбар, бусад бүх үйлдвэрийн салбар хөгжиж байгаа. Тэр дотроо эмэгтэйчүүд хүртэл энэ салбарт бас манлайлж ажиллаж болно гэдгийг бол энэ өөрийн биеэр харууллаа гэж бодож байгаа. Монгол улс маань одоо гадны хараат бас бүх зүйлээ эх орондоо үйлдвэрлэж импортыг орлох бүтээгдэхүүнийг их хэмжээгээр одоо бүх зүйлээ одоо үйлдвэрлэж сурах юм бол биднэрт бас эдийн засгийн хувьд ч тэр эдийн засгийн тусгаар тогтнолын хувьд ч тэр Монгол улс маань хөгжиж дэвжнэ. Энэ бүх бололцоо Монгол улс маань монголчууд маань байгаа шүү гэж би хэлмээр байна. За. Өнөөдөр хөдөлмөрийн баатар цолыг Баян-Онгор аймгийн Баянлаг сумын Тэмээчин, Гавьяат малчин, Алдарт уяаж, Цэдэнгийн шинэн Эрдэнэт үйлдвэр төрөөмчт үйлдвэрийн газрын ерөнхий захирал, зөвлөх инженер доктор Гэлэнгийн Ёндан нарт хүртээсэн бол зөвчигдөр Шунхлаа группийн ерөнхийлөгч Бат сайхан хөдөлмөрийн баатар цолоор ингэрэ бэлэллээ. 30 гаруй жилийн түүхтэй Шунхлаа групп нь үйлдвэрлэл, худалдаа, технологи зэрэг 8 чиглэлийн 30 орчим охин компанитай бөгөөд дотоодын 1000 гаруй ханган нийлүүлэгч, хамтрагчид 7500 үндсэн ажилтнтай болж өргөжин Монгол Улсын 21 аймагт төрж үйл ажиллагаа явуулан улс орныхоо нийгэм эдийн засгийн хөгжилд өөрийн хувь нэмрээ оруулж байгаа юм а.
зах зээлийн нийгэм ихснээс хойших энэ хугацаанд бизнесийн салбарт ажиллаж ирлээ. За энэ хугацаанд миний ойлгосон юм бол амжилтын үндэс бол ер нь ганц хүн биш, энэ хамт олон байдаг. Тэгээд өнөөдрийн энэ баяр бол миний хамт олонны баяр. Мөн тэнгэрт байгаа ээжигээ өнөөдөр дурсах хэрэгтэй байна. Ээж аавдаа маш их баярлалаа. Мөн энэ бизнес хамтдаа эхлүүлсэн ахтаа маш их баярлалаа. Мөн өнөөдөр Барс группийн ерөнхийлөгч Монгол шуудан компани Тузын гишүүн Чүлтмийн Амгаланбаатар гавьт эзэн засагч боллоо. Түүнчлэн Тэсо группийн Тузын дарга Дамжин Хөдөлмөрийн Батарцал, Сод Монгол группийн Тэргүүн дэд захирал Бямжөв, Хамбогд гишмэрийн үйлдвэр харилцан захирал Ууган Баярнаар аж үйлдвэрийн гавьт ажилтан болж хүнд цаг үед улс орондоо шинэ баялаг бүтээж бизнес эрхэлж олон арван айл өрхийг ажлын байртай амьдрах нөхцөлтэй болгосон гавьяаг нь үнэлсэн байна. Өнөөдрийн хугацаанд бид Тэсо Food Park хүнсний үйлдвэр технологийн паркийг бүрэн ашиглалтанд орууллаа. Мөн Тэсо Индустриал парк барилгын материалын үйлдвэрлэл маань шин төслөөр үргэлжилж амжилттай өргөжж байна. Мөн түүнээс гадна бид шинэ бизнес, дижитал технологи, орчин үеийн стартапуудад хөрөнгө оруулснаар Монгол улсынхаа бизнесийн хөгжилд шинэ ноу-хауг нэвтрүүлэх, мөн түүнээс гадна Монгол улстай шинэ эдийн засгийг хөгжүүлэхэд хичээн ажиллаж байгаа. Мөн өнөөдөр Камертон хамтлагийн ахлагч дуучин B Production компани үүсгэн байгуулагч төрийн сойрхолтод орж Сүрэнгийн болд Камертон хамтлагийн гишүүн дуучин Хос дэлхий компани захирал Ламжавын Ган Эрдэнэ нарах гавьяат жүжигдсэн цалоор сайн номон хийдийн хамлам, сайн буянгийн нэргүү нар соёлын гавьяат зүтгэлцэн цалоор ингрэм илгалглаа. Өнөө би Монголын бурхан шашны хөгжүүлэх, Монголын уламжилалт, ёс зан заншил, түүхэн уламжлалаа хөгжүүлэх үйлсд нийтдээ 40 жил ажиллаж хөдөлмөр бүтээлээ зориулсан. Энэ өчүүхэн хувь нэмрийг маань Монгол төр үнэлж ийм эрхэм хүндтэй шагналыг олгож байгаа явдалд бас чин сэтгэлээс талархаж байна. 31 жил тасралтгүй энэ салбарт хөдөлмөрлөөд дээрэс нь одоо өөрийнхөө бие даасан одоо бүтээлээрээ одоо 21 жилд одоо уран бүтээлээгээд явж байна. Энэ босгон дээр наадмынхаа сайхан босгон дээр гавьяа жүжигчийн шагнал төрдөө одоо шагналж байгаад их баяртай байна. Тэгээ миний хувьд бол одоо ээжтэй барих хамгийн том бэлэг маань байлаа гэж бодож байна. Ээж маань харж хараахан амтсангүй. Тэгэхээр ээж аавынхаа ачийг л одоо хариулж явна даа гэж дотроо сая бодсуулаа. Монгол төрөөсийн сайхан өндөр ийм сайхан медалаар миний өчүүхэн хийсэн бүтээснийг үнэлж шагнасанд Монгол төрдөө их баярлалаа. Хөвсгөл аймгийн ханх суманд кино зурагтай явж байгаа дуудаглаа. Тэгээд гинтийн маш их сайхан үйл явдал боллоо. Ингээд одоо намайг илүү их олон зүйлсийг хийгээрээ их зүйлсийг бүтээгээсэй гэж энэ шагналыг бүгд урамшуулж байна гэж ойлгож байна. Хосууд гэрлэлтэд бүртгүүлэлгүй 10-20 жил хамт амьдарч дундаасаа хүүхэдтэй болсон ч салахад хөрвөл хууль ёсны эхнэр нөхөр биш гэдэг шалтгаанаар аль нэг нь орон гэрчгүй хоцрох тохиолдол түгээмэл байдаг. Гэрлэлтэд батлуулаагүй ч хамтын амьдрал зохиосон хосуудын эрх үүргийг албан ёсны гэр бүлтэй татлах эрхцэн орчин бүрдлээ шинжлэгдсэн гэр бүлийн тухай хуулиар хамтран амьдрагчид салсан ч дундын хөрөнгө хуваах хүүхдийн өмнө үүрэг хүлээх зохицуулалтыг албажуулсан байна. Мөн хүүхдийн тэтгэлгээ төлөөгүй иргэдийг зээлийн мэдээллийн санд бүртгэх хариуцлагын шин тогтолцоо хэрэгжиж эхэлжээ. Иргэдийн амьдралд шууд нөлөөлөх эдгээр өөрчлөлтүүдийн талаар сүрлэгмаа дэлгэрүүлэн хүргэнэ. Салхтай үртэл сая долларын гэрээ хийдэг жишг Холливуудын одоо дунд бий. За тэгвэл тэдний шиг гэрээ хийх эрхцэн орчин энэ хаврын чуулганаар улсын хурал нээж өглөө. Тодорхойлбол гэр бүлийн тухай хуулиар гэр бүлийн гэрээг албачуулж өглөө. За учир нь гэрлэлтийн гэрээ гэдэг бол зөвхөн салалтад бэлдэх сөрөг зүйл биш. За харин хоёр тал бие биенийхээ хил хязгаар үнцийн хариуцлагыг урьдчилан соёлтойгоор тохирч өгөх хэрэг гэдгийг хууль тогтоогчид хэлж байлаа. За сонирхолтой нэг жишээ татхад за технологийн салбарын нэгэн тэрбумтан гэрлэлтийн гэрээндээ за 7 хоногт хамгийн багадаа 100 минутыг утас компьютергүй зөвхөн их нэртэй зориулна гэж заасан байдаг. За мөн 7 хоногт нэг удаа заавал болцох үүрэг хүлээсэн байдаг. За энэ мэд хосууд хоорондоо тохиролцож янз бүрийн залтуудыг гэрлэлтийн гэрээндээ тусгадаг жишг олон улсад бий. За гэр бүлийн тухай хууль тусгагдсан дараагийн нэг агуулга бол за хамтран амьдардаг хүмүүсийн харилцааны тухай зохицуулалт юм.
За гэрлэлтээ батлуулаагүй ч гэсэн тодорхой хугацаанд хамт амьдарсан бол за дундын эд хөрөнгөө хуваах за түүнчлэн хүүхдийн эрхийг хамгаалах тижээнд итгэх үүргийг аль бие усны гэрлэхсдийн адил хүлээхээр энэ хууль тусгажээ. За түүнчлэн хамгийн их маргаан дагуулдаг хүүхдийн тэтгэмжээ төлөөгүй хүнийг яах вэ гэдэг асуудал дээр нэгэн шийд зохицуулалтыг тусгасан байна. За тодорхойлбол хүүхдийн тэтгэлгээ өгөхгүй бол за Монгол банкны зээлийн мэдээллийн санд бүртгэдэг болж байгаа юм байна. За ингэснээр удаа хугацаанд хүүхдийн тэтгэлгээ төлөхгүй бол зээл авах эрх нь буураад явах юм байна. За мөн хүүхдийн тэтгэлгийг тогтоохдоо амжиргааны доод түвшинтэй уялдуулах биш, за хүүхдийн нас хэрэгцээнд тааруулан тэтгэлэг тогтоох юм байна. За ингэхдээ тухайн тэтгэлэг өгөх эцэг эсвэл эхнийх нь орлоготой уялдуулан тогтоох нь зөв гэж үзсэн байна. Тэтгэлгийн хэмжээ бол хуучин ганцхан хэмжээтэй байлаа шүү дээ. Жишээлбэл хөдөлмөрөөсөө доод хэмжээг 50% гэдэг нэг юм тоотой. Тэр нь хүрдэггүй янз бүр байсан бол одоо хувь хүнийхээ байдалтай холбогдуулаад тухайн хөрөнгө чинээтэй байх юм бол болцоотой байх юм бол өндөр тогтоодог. За тэгээд дээрээс нь давтамжийг өөрөө тогтоодог. За одоо энэ чи хүүхдийг хувийн сургууль сурахаас хойш зөндөө олон харилцаа шүү дээ. Энэ дээр шүүх шийдвэр гаргадаг. За шаардлагатай бол 18-аас 21 наснд нь оюутан хүүхдийн төлбөр дээр нь нэхэмжил гарах хэрэгтэй болж байгаа. Хүүхдийн тэтгэлгээ төлөхгүй бол зээлийн мэдээллийн санд, банкны зээлийн мэдээллийн санд мэдээлэл ордог, зэрэглэл нь буурдаг. Ингээд улмаар зээл авах болцоогүй болох цаашдын үр дагавар. Ийм учраас хариуцлагатай байгаа ч хүүхд бол хамгийн эрхэм дээд юм аа. Хүүхдийн өмнө хариуцлага хүлээсэн л бол аав нь, ээж нь, асран хамгаалагчийн үүрэгтэй хүмүүс бүгдээр оролцооч гэж. Түүхийн эцсийн шийдвэр гарах хүртэл хүүхдийн тэтгэмжийн асуудал шийдэгддэггүй, хүүхдтэй холбоотой зарлалын асуудал шийдэгддэггүй, гэх мэт олон асуудлууд байдаг. Тэгэхээр нөгөө шүүхийн эцсийн шийдвэр гарахаас өмнө шүүхээс гарах шийдвэрийг баталгаажуулаад, за шүүгч урьдчилаад нөгөө хүүхдийн тэтгэмжийг гаргах, хүүхдийн зардлыг гаргах, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд асаргааны зардлыг урьдчилж гаргуулах, за хөрөнгийн хөдөлгөөнийг царцаах тий. За мөн юу гэдэг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байгаа гэр бүлийн хин нэг нь байх юм бол тэр хүнийг гэрээс нь явахыг даалгах. Одоогийн хэм маяг бол хэрвээ тухайн байрны эзэн өөрөө гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байгаа энэ бол миний байраа би гэрээсээ явахгүйгээ явдаггүй байхгүй. Эсрэгээр нөгөө хохирогч гэрээсээ явах хэрэгцээ болдог. Тэгэхээр энийг өөрчлөөд тэр хүн тухайн эд хөрөнгийн өмчлөгч байсан эсгээс үл хамааран хүчирхийлэл үйлдэж байгаа хүнийг гэрээс нь гэрээс нь явахыг даалгах. За тэгээд хоорондоо уулзах болоод зай тогтоох гэж байгаа. Одоо нөгөө би уулзаагүй штэ гэсэн хэрнээ нөгөө бас нэгнийгээ дагаад мөрдөд идэг ийм тохиолдлууд байдаг те. Тэгэх юм бол нөгөө хоорондоо нөгөө ойртох хязгаарлалтуудыг тогтоох гих мэтэр ингээд нөгөө шүүх айгу уян хатан байдлаар энэ гэр бүлийн маргааныг шийдвэрлэх ийм процессыг нэмэгдүүлж байгаа. За мөн шинэ хуулиар гэр бүлээс гадуур харилцаа үүсгэж за гэрлэлтэд цуцлах үндэслэл болсон тохиолдолд за тухайн тэр гэр бүлээс гадуур харилцаа үүсгэсэн талд эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэхээр заажээ. За өөрөөр хэлбэл үнэн чус байдлаас болж хохирсон тал нь шүүхээр дундын эд хөрөнгөө хуваах үед за илүү өндөр давуу эрх эдлэх эрхтэй болж байгаа. За энэ мэтчлэн гэр бүлийн тухай хуульд тодорхойгүй байсан олон харилцааг зохицуулах, за гэр бүл бологцтыг илүү хариуцлагажуулах, за хүүхдийн эрх ашгийг сонирхлыг нэгдүгээр тавих чиглэлд хийгдсэн маш том реформ болсон гэдгийг ажлын хэсгийн гишүүд хэлж байлаа. Мэдээлэл хүргэлээ. Олон улс болон улсын чанартай автозан буюу иргэдийн хэлж заншснаар хот хоорондын автозан ашигласны төлбөр авах цэгүүд бүрэн захимжиж дуусжээ. Төлбөр авах цэгүүдийг 2022 оноос хойш үе шаттай захимжуулж эхэлсэн ч иргэд аж ахуй нэгжүүд төлбөр үүсгэсэн захим нэхэмжлээ төлж барагдуулахдаа хойрог ганцаар байна. Өнөөдрийн байдлаар 420 гаруй мянган тээврийн хэрэгсэлээр 20 орчим тэрбум төгрөгийн төлбөрийн нэхэмжлэл төлөгдөөгүй хуримтлагджээ. Үүнтэй холбоотойгоор төлбөрөө хугацаанд төлөөгүй жолооч нарт алданх тооцох, цэгүүд дээр саатуулах журам хэрэгжиж эхэлжээ. Орон нутгийн замд зорчсон ч төлбөрөө төлөөгүй 420 гаруй мянган тээврийн хэрэгсэл байна. Үүнээс 500 мянгаас 1 сая төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй 2183 иргэн аж ахуй нэгж байгаа бол 1 сая төгрөгөөс дээш төлбөртэй 637 тээврийн хэрэгсэл эзэмшигч байгаа юм. Иймд зам тээврийн сайдын баталсан А226 дугаар журмын дагуу дараах зохицуулалтыг мөрдүүлж эхэлжээ. Жолооч нар цахим нэхэмжлээ төлөөгүйч төлбөр авах цэгээр 20 удаа саадгүй нэвтрэх бол 21 дахь удаагийн нэвтрэлтээс эхлэн тухайн тээврийн хэрэгслийг пост дээр саатуулж төлбөрийг бүрэн төлүүлэх арга хэмжээ авах юм. Мөн автозам ашигласны төлбөрийн цахим нэхэмжлийг 30 хоногийн дотор төлж барагдуулаагүй тохиолдолд хоног тутамд 0.5% алданх тооцохоор журмалжээ. Төлбөр авах цэгүү захимжсантай холбоотойгоор бид нэр тээврийн хэрэгслийн эзэмшигч нарт тээврийн хэрэгслийн улсын дугаар дээр нэхэмжлэх үүсгээ явьж байгаа.
За үүссэн нэхэмжлэхээс бол одоогоор бол 22 оноос 26 оны хүртэл нийт үүссэн нэхэмжлэхээс 20 гаруй тэрбум төгрөгийн төлбөр төлөгдөөгүй байна. Энэ төлбөр төлөгдөхгүй байгаа нь болохоор зэрэг тухайн тээврийн хэрэгсэл эзэмшигч нарын маань өөрсдийн жоохон хариуцлагагүй үйлдэлээс шалтгаалж байна. Одоогоор болохоор зэрэг 500 сая төгрөг орчмын 500 сая төгрөгийн төлбөртэй 2100 гаруй иргэн байна. Саяас дээш төлбөртэй 6100 гаруй 600 гаруй иргэн аж ахуй нэгжүүд байна. Тэгээд эдгээр маань болохоор нийтдээ 20 тэрбум төгрөгийн төлбөр төлөгдөхгүйгээр явж байна. Хот хоорондын автозам ашигласны төлбөр авах цэгүүд 2021 онд 13 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлж байсан бол цахимжиж эхэлснээр энэ тоо 2 дахин өсөж 2025 оны байдлаар л гэхэд 36 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлжээ. Улсын хэмжээнд нийтдээ 33 төлбөр авах цэг маань 2022 оноос хойш шатараатаагаар захимжаад энэ оны 6 сард бүрэн захим хэлбэрч хилцсэн байна. За захим хэлбэрч хилцснээр 2013 онд 2021 онд нийтдээ 13 тэрбум төгрөгийн төлбөр төвлөрүүлж байсан бол 2022 онд зарим төлбөр авах цэгүүд маань захимжснаар нийтдээ 23 тэрбум төгрөгийн төлбөрийг авах замын санд төвлөрүүлсэн. Бүрэн төвлөрүүлээ ажилласан. За 2025 оны байдлаар бол улсын авах замын санд нийтдээ 36 тэрбум төгрөгийн орлогыг авах замын санд төвлөрүүлэн ажилласан байна. Дашрамд дуртахад автозам ашигласны төлбөрөөс цугларсан хөрөнгө нь улсын автозамын санд шууд төвлөрдөг. Ингэснээр уран дулааны энэ улиралд хот хоорондын автозамуудын эвдрэл гэмтлийг засах, нөхөөс хийх, тэмдэг тэмдэглэгийг шинжлэх зэрэг автозамын засвар, арчлалтын ажлуудад шууд зарцуулагддаг гэдгийг албаныхан хэллээ. Бүгд найрамдах Солонгос улсын ерөнхийлөгч Lee Jae-myung энэ 7 хоногт манай улсад төрийн айлчлал хийн. Айлчлалын хүрээнд хоёр улсын ерөнхийлөгч албан ёсны хэлэлцээ хийх хүлээлттэй байна. Энэхүү айлчлалын бүрэлдэхүүнд бүгд найрамдах Солонгос улсын яамдууд, засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагуудын тэргүүнүүд хүрэлцээрж олон тооны санамж бичиг байгуулагдах төлөвтэй байна. Үүн дотор Копиа хоёрч хамтын ажиллагааны санамж бичигт гар хэсэг зурхаар байгаа нь Монгол улсын хөдөө аж ахуйн гарц хүнсний аюулгүй байдал зэрэг олон асуудлыг шийдвэрлэхэд түлхэж болно гэдгийг албаныхан онцлолоо. Бүгд найрамдах Солонгос улсын хөдөөгийн хөгжлийг дэмжих газрын харьяа Копиа Монгол төв нь Монгол улсын хөдөө аж ахуйн салбарын доктортой хөгжилд дэмжлэг үзүүлэх, дэвшүүлэлт технологиг нутагшуулах, судалгаа шинжилгээний хамтын ажиллагааг өргөжүүлэх, хүний нөөцийн чадварыг бэхжүүлэх зорилгоор 2014 онд үйл ажиллагаагаа эхлүүлж ажээ. Копиа Монгол төвийн зүгээс өнгөрсөн хугацаанд Монгол улсад томоохон олон төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлж ирсэн дотор Улаанбуудайн төслийн үр дүнд дотоодын хэрэгцээгээ үндэсний үйлдвэрлэлээр хангах чиглэлд томоохон ахиц дэвшил гарсан байна. Улаанбуудаан Монгол улсын гол хүнсний бүтээгдэхүүн стратегийн таримлын нэг учраас үнийг хүнсний аюулгүй байдлыг хангах үүднээс хэрэгцээгээ дотооддоо бүрэн хангадаг олъё гэдэг зорилгын хүрээнд 2014 оноос хойш бүгд найрамдах Солонгос улсаас генетикийн нөөцүүдийг авчирч шин сорт хөгжүүлэх, бий болгох туршилт хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсэн. Цааш үргэлжлүүлэн их хэмжээгээр үйлдвэрлэхийг зорьсон. Анх 2013 онд дотоодын үйлдвэрлэлийн хэмжээ дотоодын хэрэгцээнийхээ 2 хүрэхгүй хорийг хангаж байсан бол одоо монголчуудын нийт жилийн хэрэгцээний 28.9%-ийг манай төслийн шугамар гаргаж авсан Улаанбуудаа хангаж байна. Тэгвэл энэ 5 гарагт бүгд найрамдах Солонгос улсын засгийн газрын харьяа хөдөөгийн хөгжлийг дэмжих газрын тэргүүн өөрийн биеэр Монгол улсад айшлах гэж байна. Энэ үеэр хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрлэлийн яам болон ерөнхийлөгчийн тамгын газартай хөдөө аж ахуйн технологийн хамтын ажиллагааг өргөжүүлэх тухай томоохон 2 санамж бичиг байгуулах гэж байгаа билээ. Гэрээ хэлцээрүүд амжилттай байгуулагдвал Монгол улсад хэрэгтэй байгаа салбарын мэрэгжилтнүүдийн чадварыг дэвшлүүлэх, мөн хоёр орны хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, генетикийн нөөцийн солилцоог сайжруулах, малын халдварт болон халдварт бус өвчлөлөөс сэргийлэхэд бүгд найрамдах Солонгос улсын эм бэлтгэл технологиудыг оруулж ирэх үе таалга нэгдэх юм а. Хөдөө аж ахуйн салбар нь Монгол улсын эдийн засгийн тулгуур багна. Дотоодын нийт бүтээгдэхүүний 13 орчим хувийг бүрдүүлдэг. Тиймдээ энэ салбарын гарц бүтээмжийг сайжруулах, салбарын ажилчдын чадварыг дээшлүүлэх чиглэлд олон улсын болон засгийн газар хоорондын хөгжлийн байгууллага, агентлагуудтай хамтарч ажиллах боломжууд чамгүй их байна. Үүнд төрийн нээлттэй доктортой бодлого болон иргэд хувийн хвшлийнхний хамтын ажиллагаа чухал ач холбогдолтой юм.
Зэт компаниас 2 дахь жилдээ зохион байгуулж байгаа Таргийн баяр 2026 хэрэглэгчийн урамшуулалт хөтөлбөрийн супер азтанд тодорч үндэснийх баяр наадмын өмнөхөн нэг өрөө байрны түлхүүрээ гартаа авлаа. Ингэснээр тус компани сүүлийн 2 жилийн хугацаанд 3 дахь айлаа орон сууцтай болгож байна. Зэт компаниас 3 сарын турш үргэлжилсэн Таргийн баяр 2026 хөтөлбөрт Улаанбаатар хот болон 21 аймгийн 120 мянга гаруй хэрэглэгч оролцжээ. Энэ хугацаанд iPhone 17 Pro Max гарвтаас iPad, Hainan руу аялах эрх, ухаалаг зурагт зэрэг олон шагналын эзэд тодорсон бол супер шагнал болох нэг өрөө байрны эзнэр цөмөн архан дүргийн иргэн бэлгүүн тодорлоо. Тэгэж Аз гэдэг бол би юуг нь постноос анхаарч байсан байхгүй би. Нэг 5 өглөө ямартаа бүртгүүлсэн. Тэгээд цаашдаа нэг эхний 2 суглаа үзчихээ дэм тарахгүй болох. За угаас юм хоцохгүй юм байна гэж бодсон. Болоод хийгээгүй байжсэн. Тэгсэн чинь ээж болохоор сүүлийн тохиолдлоос баг байр хажиж юм шүү гэдэг. Тэгээ нэг тэрийг тоогоогүй юм. Тэгсэн чинь тэгээ одоо байр хажижлаа. Энэ хүү хөтөлбөрийг зохион бүтээсэн сувь хувьчид компанид маш их баярлалаа. Хонжир тиймд оролцсон тэгсэн ингэсэн гэлээ бид нар тэрийг итгэдэггүй байсан. Тэгээд энэ хонжир хөтөлбөрт хамрагдаад байртай болно гэж ерөөсө бодог байсан авсандаа бол сайхан маш их сэтгэл өндрөлд байна. Манайх шинт тарганы бол ерөөсө улаан пен л дээ. Манай охин маань ч гэсэн өөрөө хоол зүүж юмч байхгүй юу. Бид нарт ер нь тэр таргийг зөвлөдөг л дөө. Сүү хувьцаат компани нь хэрэглэгчдэд зориулан жил бүр байртай сүү, Таргийн баяр, иштэй азтан зэрэг урамшуулалт хөтөлбөрийг хэрэгжүүлдэг уламжлалтай. Энэ удаагийн хөтөлбөрөөр 3 дахь орон сууцаа хэрэглэгчдэд гардууллаа. Ямар ч гэсэн бидний хувьд ингээд бас харахаар ялчгүй ингээд нэг юм Аз гэдэг бас нүдтэй юм шиг санагдаад байдаг. Тэгээ энэ удаа ч гэсэн бас ингээд яг дөнгөж ингээд амьдралын гараа эхэлж 19 настай хөө ингээд бас ацтан болсон бас бидний хувьд ч айгүй баяртай байгаа. Талаасаа бол ингээд хэрэглэгчдийнхаа сүүсүн бүтээгдэхүүн хэрэглээг ингээд хэмжихтэй илүү нэмэгдүүлэх. Нөгөө талаасаа Аз одоо ингээд үзээд баярлахаа бас тодорхой асуудлыг шийдэж явах хэрэгтэй боломжийг олгож олзтол юм баяртай байна. Өмнөх баяруудаа ч гэсэн биднээс баярын өдөр буюу цагаан сарын өмнө гэжсэн. Тэгээд энэ удаа ч гэсэн бас яг ингээд баяр наадмын өмнө гэж бас баяртай байна. Тэгээд бидний хувьд бас яг нөгөө орон сууц байр юмнууд дээр бол яг очиод бүх нөгөө шилжүүлэх бүх ажлуудыг тусалцаа явуулж байгаа. Тус компани зүгээс эрх намраас эхлэн хэрэглэгчдэд зориулсан дараагийн шатны урамшуулалт хөтөлбөрөө албан ёсоор эхлүүлэхээр төлөвлөд байна. Мөн цаашид ч хэрэглэгчдийн итгэлийг урамшуулах, үн цэнтэй шагналуудыг цуврал болгон үргэлжлүүлээ олгохоор бэлтгэл ажлаа хангаж байгаагаа мэдээллээ. Дэлхийн хүүхэд багчуудын англи хэлний мэдлэг, харилцааны чадварыг сордог олон улсын хамгийн нэр хүндтэй тэмцээнүүдийн нэг болох HIPPO 2026 Олимпиадын Аз номхон далайн бүсийн шигшээ шатны шилдэгүүд тодорлоо. Энэхүү тэмцээнд дэлхийн олон орны шилдэг сурагчид хурд хөж оюун ухаанаа оролдуулснаас Монгол улсын баг тамирчид бэлтгэл сургуулиалд хэлний өндөр түвшний мэдлэгээр ялгарч хэд хэдэн ангилалд тэргүүн болон шагналт байруудыг эзэлж багтан амжилт үзүүллээ. Тодорхойлбол Little HIPPO ангилалд өрсөлдсөн Absolute Elite School сургуулийн сурагч Өнөрбаатар авагтай Мишель төв бүсийн хэмжээний шилдэг оролцогчдыг тэргүүлэн 1-р байр эзэлж алтан медалийн эзэн болсноор эх орныхоо нэрийг Аз номхон далайн бүс нутагт төдийгүй дэлхийн тавцанд дурсгалаа. Мөн тус олимпиад бусад ангилуудад Монгол сурагчид амжилттай оролцож хэд хэдэн шагналт байруудыг эзэлсэн байна. Дашинт дуртахад HIPPO олон улсын англи хэлний олимпиад нь зөвхөн хэлний дүрмийн мэдлэгээс гадна унших, сонсох, ярих, бичих зэрэг цогц чадамжийг маш өндөр шалгуураар шалгадаг гэдгээрээ онцлогтой юм а. Тэнгэр телевизийн 7 мэдээллийн хөтөлбөр студиэс шууд хөрлөө анхаарал хандуулсанд баярлалаа.